Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 11-р ангийн үндэсний бичгийн хичээлийн амралтын даалгаврын чиглэлийн талаар ярилцъя. За энэ удаагийн цаг үеийн байдал тохируулан сурагчид та бүхэнд мэдлэг чадвараа сайжруулж биедан ажиллах чадвар суралцах чиглэлээр өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тасралтгүй байнга сурах, суралцах үйл ажиллагааг чинь дэмжиж өөрийгөө дүгнэх, биедан ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр өгсөн. Үндэсний бичгийн хичээлийн даалгавар 1. Тулгуур мэдлэгийн 10 асуултыг бүрэн мэддэг болох. За энэ асуултаар бид нэгдүгээр улиралд бичил акер авсан байгаа. Энэ мэдлэгээ 100% мэддэг болно. Хоёрдугаарт нэрийн ба үеийн нөхцүүдийг шууд таньдаг болох. За энэ хоёр чадварыг өөрсдөө биедан хөгжүүлэх ёстой. За энэ удаагийн үндэсний бичгийн хичээлийн даалгавар нь таны сурах суралцах үйл ажиллагааг дэмжиж тасралтгүй байх гэсэн чанарыг агуулж байгаа. Энэ нь өдөр бүр хийх даалгаварт оршино. За өдөр бүр та бүхэн нэгдүгээрт 10 минутын хөрвүүлэг хийн. 10 минутын хөрвүүлэг хийхин тулд цаг тавьж хөрвүүлгээ бичээд минут тусангууд үгийг тоолж тэмдэглэнэ. Үүний дараа өгүүлбэрээ гүйцээнэ. Хоёрдугаарт 10 минутын хуулан бичиг. За мөн цаг харж хугацаа дуусангууд үгийг тоолж тэмдэглээд өгүүлбэрээ гүйцээнэ. За энэ дээр нэг даалгавар нэмэгдэж байгаа нь хуулан бичсэн ихэд байгаа нэрийн хуультай үгийг онцгой тэмдэглэнэ. Долгио зураас юм уу өнгийн тэмдэглэгээ хийх нэ. 3 дугаарт минутын уншлага хийх. За эдгээр даалгавруудыг өдөр бүр сар өдөр тавьж ажиллаад за бичсэн биедан ажилласан хичээлийн тэмдэглэлээ тухайн өдөрт нь ангийнхаа үндэсний бичгийн групп руу илгээнэ. За даалгаврууд 1-р сарын 4-өөс эхлэн 2-р сарын 1 хүртэл үргэлжлэх хугацаанд хийгдэнэ. За хагас сан бүтэн сая өдрүүдэд хийхгүй тэгэхээр нийтдээ 20 өдрийн биедан ажиллах даалгавар хийнэ. За унших чадвараа сайжруулан хөрвүүлэн бичихгүүдийг сурах хүчгийн дараах 10 сэдвийг өгч байна. Тэгэхээр нийтдээ 20 өдөрт дараах 10 сэдвээс унших чадвараа сайжруулан хөрвүүлэн бичих эхүүдээ уншиж хөрвүүлж бичих нэ. За 1 минутын уншлага хийх болон хуулан бичих эхүүдийг бас сурах хүчгийн 10 эхийг өгч байна. Эдгээр эхүүдээс минутын уншлага хийн мөн хуулан бичнэ. Эдгээр эхүүдийг өгсөн шалтгаан нь сурах хүчиг дээр мөр үрийн дор үгийн тоог тавьсан байгаа учраас та бүхэн цагаа хэмнэж тухайн үгийн тоог зөв тоолох тоогийн тавьсан байгаа учраас эдгээр эхүүдээр ажиллах нэ 20 өдрийн туршид. Үндэсний бичгийн хичээлийг даалгаврыг хийх явцад өөрийнхөө чадвар мэдлэгийг сайжруулахад туслах зорилгоор за өнөөдрийн дасгал дадлах хичээлийг эхэлж байна. За хичээлийн үндсэн зорилго нь үндэсний бичгээр унших урдыг нэмэгдүүлэх аргаас суралцсан. За мөн үндэсний бичгээр бичигдсэн эм холбоо үгийг унших бичих, эхээс эм үгийг түүрлэн унших бичих, үндэсний бичигт урт ба хос гიშгийг тэмдэглэдэг хэлбэрүүдийг сэргээн санах. За мөн хичээлийн эхэнд хэлсэн үндэсний бичгийн тулгуур мэдлэгээ шалгах дүгнэх, нэр ба үйл үгийн нөхцүүдийг таних унших, дасгал дадлах хийх чиглэлээр бэлтгэгдсэн. Уншиж хөрвүүлэх хурдаа нэмэгдүүлэх үндсэн 2 гол аргыг хэлж өгье. Нэгдүгээрт нэр үгийн тий ялгал, олонтоо, хамаатуулах нөхцлүүд. Давхар тий ялгалын нийлбэл болон саланг нөхцлүүдийг шууд таньдаг, утгыг нь мэддэг байх. Хоёрдугаарт тухайн үг эм үгийн алин болохыг шууд таньдаг байх. За эм үгийг шууд таньдаг арга нь болохоор агшлаг игшлэг гээхэ болон үгийн эхний үеийн өө эсгүүдээр таних арга байдаг. За өөрийгөө шалгах хэсэг давхар тий ялгал, хамаатуулах нөхцлүүдийг шууд таньж утгыг нь мэдэж байна уу? Шалгаарай.
өөрийгөө шалгах дараагийн хэсэг. Дэлгэцэн дээр гарах нөхцлүүдийг хувилгагч, эс хувилгагч алин болохыг хэлээрэй. Хамгийн өргөн хэрэглээтэй 20 нөхцлийг ангилцгаая. Цаг, тэг, эс хувилгагч. X-агаар X-гээр хувилгагч. Яа-е хувилгагч. Лаа-ле хувилгагч. Бал-бэл эс хувилгагч. Инггуутай инггүйтэй хувилгагч. J эс хувилгагч. Гаасаа гээсээ хувилгагч. Гаараа гээрээ хувилгагч. Инггаа инггээ хувилгагч. Талаа тэлээ эс хувилгагч. Хууху эс хувилгагч. Баа бэ эс хувилгагч. Гисэн хувилгагч. Гаараа гээрээ хувилгагч. Наа нэ хувилгагч. Баачуу бэчүү эс хувилгагч. Гаад гээд хувилгагч. Магцаа мэгцээ хувилгагч. Хуулар хүүлэр эс хувилгагч. Эдгээр 20 нөхцөл хэрэглээ өргөн нөхцлүүд юм аа. За одоо бүгдээрээ төрийн 3 удаагийн шагналт, Монголын төрийн дуулын үгийг зохиосон ардын уран зохиолч Цэндийн Дамжин Сүрэнгүй 2 цагаан юм өгүүлгийн хэсгээс уншилцгаая. За хичээлийн дэвтэр дээр Ц Дамжин Сүрэн 2 цагаан юм гэж гарчгаа тавиарай. За ихийг хэр зэрэг хугацаанд уншснаа тэмдэглэх учраас цаг тавиарай. За ихээ уншихдаа эр юм үгийг ажиглан уншаарай. За уншсан хугацаагаа тэмдэглэсэн байх. За та нарын уншсан 2 цагаан юм энэ их нь 53 үгтэй их. За 53 үгээс 28 үг нь эр үг, 17 үг нь эм үг, за 8 нь сандгой үг байгаа. За ихийг 4 өнгөөр ялгасан байгаа. Цэнхэр өнгөөр эр үгүүдийг, ногоон өнгөөр эм үгүүдийг ялгасан. За 3 дахь өнгийн ялгарлал нь болохоор за морь гэдэг үгийг болж гэдэг үг байна. Морины. За морин, юм, мод, морин, болжээ гэсэн үгүүдийг хөхөвтөр өнгөөр тэмдэглэсэн байгаа. Энэний учир нь хэдийгээр агшлах эрхлэг үсэг ороогүй боловч үгийн 1-р үеэрээ эр эм үг нь ялгарч байгаа үгүүд юм аа. За харин цонхоо 8 үг нь болохоор байж, зогчээ, нүд,
нүдийг, нүд, элдэрч, тийм зантай гэсэн үгүүдийг хар өнгөөр тоцтгон тэмдэглэсэн байна. 53 үгтэй энэ их дотор ердөө 8 үг нь 2 янзаар уншиж болохоор үг байна гэсэн үг. Бэжүү байжүү гэж уншиж болно. Гэхдээ ихэвчлэн хүүхдүүд унших явцдаа утгачлан байжүү гэдэг үгийг хэзээ ч бэжүү гэж уншихгүй. За тэгэхээр энэ байдлаас та бүхэн эхийг уншихад эр юм үгээ шууд таних чухал хэрэгтэй гэдгийг ойлгосон байхаа. Одоо холбоо үгийг унших бичих дасгал ажиллацгаая. Дасгал 1. Үндэсний бичигт тухайн үг эр юм үг алин болохыг таних эхний алхам нь үгийнхэнд орсон эр эмгшгүүдийг таних явдал. Эхлэхээр эхэлсэн үг нь а, э, о, у гişгүүд өөр хэлбэртэй бичигддэг. Холбоо үгээ уншаарай. Хамтран уншицгаая. Аха, эгүү, эхэ, орон, агаалжи, хорухай, эгэлжи, дараага, агуусул, өнгөгээ, эгүүсүл, гарул, алия, хошунг, элие, сибагу, омуг, бартам, өмг, түсик, унаага, тугул, үнэгээ, хярса, ургууга, модуу, өргүүгээ, гэр. Галаглан унсны учир нь үндэсний бичигт үгийг хэрхэн зөв бичдгийг харах явдал. Орчин цагийн монгол хэлээр эдгээр холбоо үгийг уншвал ах дүү, эх орон, аалз хорхой, ээлж дараа, уусал өмг, үүсэл гарал, алиа хошин, элээ шувуу, омг бардам, өмг түшиг, унаг тугал, үнэг хярс, ургаа мод, өргөө гэр гэсэн холбоо үгүүд байна. За сурагчид та бүхэн эдгээр холбоо үгийг дахин уншаад дэвтэртээ хуулан бичээрэй. За дасгал 2. За тухайн үгийн эр эм үг болохыг таних бас нэг шинж нь үгийн нэгдүгээр үед орсон хэлбэрээр нь таньж болох юм аа. За биегүүлэгчээр ихсэн үг байвал жишээ нь нөө хоёрыг өөр хэлбэрээр тэмдэглэгдсэн байгаа. Энэ шинжээр таньж болно. За холбоо үгүүдээ уншицгаая. Нагууга ургуумал, нөгүүгээ хүмүүн, мухуулаг дэлгээгүүр, мөхүүлэг таластуу, зорилгаа хүсэл, зүрэлгээ тэмдэг, цонххуу тавцанг, цүнххүү ном, сураг ажиг, сүрүүг хоний, бухаа үхэр, бүхээ барилдуу, дугуурыг дөрсүү, дүгүүрийг саран. За дүгүүрийг саран буюу дүгрэг сар гэдэг холбоо үгүүд байна. Эдгээр холбоо үгийг орчин цагийн хэллэгээр уншвал ногоо ургамал, нөгөө хүн, мухлаг дэлгүүр, мөхлөг таласт, зориг хүсэл, зөрлөг тэмдэг, цонх тавцан цүнх ном, сураг ажиг, сүрэг хонь, бух үхэр, бүх барилд, дугрыг дүрс, дүгрэг сар гэсэн холбоо үгүүд болно. За эдгээр холбоо үгүүдийн дотор за бүхээ барилдуу гэсэн холбоо үгийн эхний үг нь бүх гэж нэг уншиж болно. За бөө гэж уншиж болох ижил хэлбэрээр тэмдэглэгддэг үг. Гэхдээ холбогдож байгаа үг нь барилд гэсэн үг байгаа учраас за энэ үгийг бүх гэж утгачлан уншнаа. За үгийн нэгдүгээр үед орсон эр эм үгүүдийн хэлбэрүүд нь өөр байгааг ажигласан байх. За шилэгтэй гэдэг хэлбэрээр ялгарч байгаа эм үгүүд нь за эдгээр үгүүдийг дахин уншаад дэвтэртээ хуулж бичээрэй.
Дасгал 4. Одоо үгийн эхэнд орсон хо, ху, хөө, хүү үсэгтэй үгийг уншицгаая. Ажиглаж байгаа бах эр үгийн го, гу, хо, ху уюуд туслаар ялгагдаж байгаа бол за эм үгийн хөө, хүү, гөө, гүү уюуд адил бичигддэг. Холбоо үгээ хамтран уншицгаая. Хоног хэдүр, хөнөг сагаали, хурдуу хүчүү, хүрдүү дугуй, хулуусуу мөчөр, хөлөөсүү цэлэнг, гудус хүнжилээ, гудус занг, ховчи эмээгэн, хөгчи тайга, гурбал хамтуулыг, гүрбэл матар, хурал цуглаагаан, хүрэл хөсийе. Орчин цагийн үг хэллэгээр хоног өдөр, хөнөг сайл, хурд хүч, хүрд дугуй, хулас мөчөр, хөлөс цалин, гудас хүнжил, гүдэс зам, ховч эмгэн, хөвч тайга, гурвал хамтлаг, гүрвэл матар, хурал цуглаан, хүрэл хөшөө гэсэн холбоо үгүүд байна. Холбоо үгүүдийг дахин уншаад хуулан бичээрэй. За дасгал 5-ыг ажиллая. За дасгал 5 нь холбоо үгүүд нь за үгийн дунд дэвсгэрлэж болсон агшлага гээ, эгчлэг гээ үсгүүдийг ялгах, нүдлэх дасгал байгаа. За холбоо үгээ уншицгаая. Угсаага гарвал өгсүүгээ зам. Шоглааху сэтгэл шүглүү дөхийя. Цогцаа бие цогцээ хүцээ. Хогтай саба хогтэй ябуудал. Дагсын газар дигжин маяг. Сагсагаар сэгүүл сэгсэгэр өсөө. Буглаага сэрха бүглээгээ таглаага гэсэн холбоо үгүүд байна. За үгийн дунд орсон агшлага, эгчлэг үсгүүдийг хоёр өөр хэлбэрээр үг болгон дээр дахин хараарай. За орчин цагийн хэллэгээр эдгээр холбоо үгийг уншвал угсаа гарал, өгсөө зам, шоглох сэтгэл, шүгэл дохио, цогц бие, цөгц гүц, хогтой сав, хөхтэй явдал, дагшин газар, дэгжин маяг, сагсгар сүүл, сэгсгэр үс, буглаа шарах, бөглөө таглаа гэсэн үгүүд байна. За дараагийн холбоо үг. Үгийн адагт орсон агшлага гээ, эгчлэг гээг таних холбоо үгүүд. За холбоо үгүүдээ уншицгаая. Алаг бөмбөгээ, элэг дагуугийн, ураг төрүүл, өрөг талби, цацаг чимэг, цэцэг навчи, дөмөг сайн, домог үлийгэр, зөөрийг зам, зориг хүчүү, бэлэг дурасгал, балаг тарихуу, бүлүг баг, булаг шангатаа гэсэн эр эм холбоо үгүүд байна. За орчин цагийн үг хэлэхээр алаг бөмбөг, элэг дог, ураг төрөл, өрөг тавь, цацаг чимэг, цэцэг навч, дөмөг сайн, домог үлгэр, зөрөг зам, зориг хүч, бэлэг дурсгал, балаг тарих, бүлэг баг, булаг шанд гэсэн эр эм холбоо үгүүд. За эдгээр үгүүдийн дотор за уламжлалт бичлэгтэй нэг үг байгаа. Энэ нь талби гэдэг үйл үг. Бодитоор ширээн дээр тавих, цамхан дээр тавих, шатрын өрг тавих гэхээр талби гэж уламжлалаар бичдэг үг юм аа. Энэ үгийг сайн тогтоож аваарай. За дахин холбоо үгүүдийг уншиж дэвтэртээ хуулж бичээрэй. За өнөөдрийн хичээлээр бид нар за унших, хөрвүүлэх, хурдаа нэмэгдүүлэх бас нэг арга болсон эр эм үгүүдийг шууд таних дасгал дадлага ажиллалаа. За нийтдээ 84 холбоо үгийг уншиж бичсэн.
За мөн 53 эмэгтэй 2 цагаан юм гэдэг өгүүллэгийг уншлаа. За хичээлийнхээ эхэнд өмнөх хичээлдээр уншиж бичиж байсан холбоо үгүүдээс бүлэглэн авсан эдгээр холбоо үгийг хамтран уншицгаая. За унших явцдаа эдгээр холбоо үгийг ямар шинж ижилсүүлж байгааг ажиглаарай. Эхлээд галхиар уншийе. Агаалжи хорухай, эгэлжи дараага. Агуулсал өнгөгээ, эгүүсэл гаруул. Алия хошунг, элие сипагу. Ургууга модуу, ургуугээ гэр. Нагууга ургуумал, нөгүүгээ хүмүүн. Угсаага гаруул, өгсүүгээ зам. Буглаагаас сирха, бүглээгээ таглаага. За унших явцад ижил шинжийг олохыг хичээнэ. Одоо орчин цагийн монгол хэлээр уншвал аалц хорхой, ээлж дараа, уусал өнгө, үүсэл гарал, алиа хошун, элээ шувуу, ургаа мод, өргөө гэр, ногоо ургамал, нөгөө хүн, угсаа гарал, өгсөө зам, буглаа шарах, бөглөө таглаа. За хичээлийн зорилгыг ярих явцад мөн уншиж байхдаа за эдгээр холбоо үгийг ижилсүүлж байгаа шинжинд холбоо үгийн эхний үгүүд бүгд уртгшигтэй үгс байгааг ажигласан байхаа. За тэгэхээр өнөөдрийнхөө хичээлд оролцъё. Өнөөдрийн хичээлийн сэдэв урт гიშгийг хэдэн янзаар тэмдэглэж хэрхэн хөрвүүлдэг талаар ярилцгаана. За дэвтэр дээр урт гიშгийн бүтцгээд гарчгаа тавьсан байгаа. За орчин цагийн монгол хэлний урт гიშгийг үндэсний бичигт 5 янзаар тэмдэглэдэг. Эдгээрээс хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг хэлбэр нь 2 гიშгийн дундах гээтэй хэлбэр юм. За дараах холбоо үгийг уншихдаа өнгөөр ялгсан хэсгийг анхааран уншаарай. За галглан уншвал агааг омог, өгөөхүү тосуу, угуураг сүн, утууга тортуг, амьсгууга апхуу, хөхүүгээ сипагу, үзүүгүүр хосигу, дарбаагуул онгогуу цаа. За орчин цагийн монгол хэлэнд эдгээрээс ааг омог, өөх тос, уураг сүү, утаа тортуг, амьсгаа авах, хөхөө шувуу, үзүүр хошуу, даруул онгоц гэсэн урт гიშгтэй үгүүдийг ийхүү тэмдэглэсэн байна. За эдгээр холбоо үгүүдийн эхний 3 нь үгийн эхэнд орсон урт гიშгтэй үг байгаа бол за үлдсэн 5 холбоо үг нь үгийн төгсгөлд орсон урт гიშгтэй үгс байна. За дэвтэртээ бичээд уншаарай. За өнөөдөр бид нэр урт гიშгийн бүтцийн талаар ярилцахдаа тухайн бүтцийн хэлбэр нь хэрэглээнд хэр зэрэг ашиглагддаг талаас нь дараалуулан ярилцсан. Тэгэхээр 2 дугаар бүтц ия, ие хэлбэртэй урт гიშгтэй үгүүд. За холбоо үгүүдийг уншаад өнгөөр ялгсан хэсгийг анхаарна. За эдгээр холбоо үгийг галглан уншвал өрөөсиэл нэрил иниедум нагаадум зохиял бүтүүгээл
завсиян учаарал, үнийе тугуул, жисие баримтаа, гавия шанганал, хөсие дурасгал, давжия шатуу гэж уншигдах холбоо үгүүд байна. За орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэхээр өршөөл энэрл, инээдэм наадам, зохиол бүтээл, завшаан учрал, үнэ тугал, жишээ баримт, гавьяа шагнал, хөшөө дурсгал, давжоо шат гэсэн холбоо үгүүд байна. За мөн хоёр янзаар бичсэн байна. Үгийн дунд болохоор шилб, матгар шилб шүтгээр бичсэн бол үгийн төгсгөлд болохоор энэ хэлбэр нь шилб, ном, заслагтай хэлбэрээр бичигдсэн байна. Эдгээр холбоо үгийг уншаад дэвтэртээ бичиж аваарай. Дараагийн хэлбэр хоёр өөр ихшгийн нийлэмжээр тэмдэглэсэн хэлбэр. За холбоо үгүүдийг уншихдаа өнгөөр ялгсан хэсгүүдийг анхааран уншина. За эхний 4 холбоо үгийн үгсийг та бүхэн маш сайн мэдэж байгаа баха. За галиглан уншвал эгээрээүүл дасуу тэүүхэ шастер тавуулай бүжүнг хэүүхэд багчуд ирээүү толуугай индээүү илээүүр цабаау хайчи хэрсээүү хасэр хогжираау сайр гэсэн холбоо үгүүд байна. Орчин цагийн монгол хэлээр ээрүүл утас, түүх шастер, туулай бүжин, хүүхэд багчууд, эрүү толгой, индүү илүүр, цавуу хайч, хэрсүү хашир, хогжруу сайр гэсэн холбоо үгүүд байна. За энд нэг юм тодруулаад хэлье. Орчин цагийн монгол хэлэнд журмсан хэлэлцүүд туулайн бүжин гэдгийг өөтөөгөр бичдэг болсныг анхаарч аваарай. За эхний 4 холбоо үг үгийн дунд орсон 2 өөр ихшгийн нийлэмжтэй урт ихшигтэй үг байсан бол за үлдсэн холбоо үгүүд нь үгийн төгсгөлд орсон 2 өөр ихшгээр тэмдэглэгдсэн урт ихшгийн хэлбэр байлаа. За үндэсний бичлэгт урт ихшгийг тэмдэглэх 4 дахь бүтэц. За үндэсний бичлэгт урт ихшгийг тэмдэглэх 5 дахь хэлбэр нь 2 ижил ихшгийн нийлэмж юм. Өөрөөр хэлбэл орчин цагийн монгол хэлэнд урт ихшгийг тэмдэглэдэг хэлбэртэй адилхан хэлбэр гэсэн үг. За дараах холбоо үгүүдийг уншаарай. Галиглан уншвал ууган хүү, цоожи түлхийгүүр, луубанг манжин, гулууза маха, хөхүүр айраг, ондуу өгрээ, суу бэлэг, сангахүү жигэли, хүзүүгүү сэгэр. За энэ холбоо үгэнд урт ихшгийг өөр хэлбэрээр тэмдэглэсэн холбоо үгүүд байгаа. Гэхдээ энд 2 ижил ихшгийн нийлэмжтэй урт ихшгийн тэмдэглэгийг өнгөөр ялгсан байна. За орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэхээр ууган хүү, цоож түлхүүр, лууван манжин, гулууз мах,
хөхүүр айраг, ондоо өөр, суу бэлэг, санхүү зээл, хүзүү сэр. За уртгшгийг тэмдэглэх энэ хэлбэр нь харьцангуй бусад хэлбэрүүдээс цөөн хэрэглээтэй бөгөөд орчин цагийн монгол хэлэнд байгаа уу, оо, өө, үү их шгүүд л энэ хэлбэрээр тэмдэглэгдсэн бөгөөд гэсэн уртгшгүүд энэ хэлбэрээр тэмдэглэгдсэн нь байхгүй. За ингээд бид нар уртгшгийг үндсний бичиг тэмдэглэх 5 хэлбэрийг сэргээн саналаа. Одоо их унших дасгал ажиллая. Дараагийн дасгал хос үг бүтээх дасгал. Дэлгэцэн дээр байгаа богино эгшигтэй үгсийн эгшгийг хос эгшиг болгон хувиргаарай. Уйсу, хайра, туйл, тайму, суирэл, уйлээ, найр, тайр, сайр, найра, байри, хайсу, зайла, тайл, байдаг, нойр, сойр, цойла, хойчи, суйла, гүйцээ, хойг, хайлаа гэсэн хос эгшигтэй үгүүд болж байна. Үндэсний бичгийн хичээлийн тулгуур мэдлэгийг 10 асуултаар ярилцгаая. 1. Үндэсний бичигт үг хэдийн янзаар төгсдөг вэ? 2 янзаар эгшиг ба гээгүүлэгчээр төгснө. 2. Хэдэн дэвсгэр гээгүүлэгчтэй вэ? 10 дэвсгэр гээгүүлэгчтэй. Дэвсгэр гээгүүлэгч гэдэг нь үгийн дунд болон адагт битүү үеийг бүтээж ардаа эгшиггүй орч чаддаг гээгүүлэгчийг хэлдэг. 3. Хатуу дэвсгэр гээгүүлэгч хэд байдаг вэ? Ямар үгээр илэрхийлдэг вэ? Багарсад гэдэг үгэнд орсон 6 гээгүүлэгч. Энд хэдийгээр 5 гээгүүлэгч харагдаж байгаа ч гэ гээгүүлэгч агшлах, эгшлэг гэсэн 2 хэлбэртэй учраас 6 гээгүүлэгч хатуу дэвсгэр болдог. 4. Зөөлөн дэвсгэр гээгүүлэгч хэд байдаг вэ? Ямар үгээр илэрхийлдэг вэ? Намлан гэдэг үгэнд орсон НМЛ, өнг, эдгээр 4 гээгүүлэгч зөөлөн дэвсгэр болно. 5. Бадарсан гал гэдэг үгийн утга холбогдлыг хэлнэ. Үйл үгийн дэвсгэрлэж төгсдөг гээгүүлэгчүүдийг илэрхийлсэн. 6. Үйл үгийг хувилгахад анхаардаг 2 шинжийг нэрлэнэ. Үйл үгийн төгсгөл, залгаж байгаа нөхцөлийн эхлэл. 7. Хувилгагч үсгүүдийг ямар үгээр илэрхийлдэг вэ? Ягаан молор гэсэн үгэнд орсон я, гэ, ин, им, эл, эр, сигээр эхэлсэн нөхцлүүд болон эсхий бүтээвэр хувилгагч үсгүүд болно. 8. Эс хувилгагч үсгүүдийг ямар үгээр илэрхийлдэг вэ? Жиж бусад хот гэдэг үгэнд орсон ж, ж, б, эс, д, х, т гээгүүлэгчүүд болон бусдаар үйлдвэрлэх хэвийн га нөхцөл эс хувилгагч үсэг болно. 9. Ямар гээгүүлэгчүүдээр үйл үг төгсдгүй вэ? Үндэсний бичигт эмээр төгссөн, их хэнхлэгээр төгссөн үйл үг байдаггүй. 10. Үйл үгийн хувилийн дүрмийг зөрчдөг 2 бүтээврийг нэрлэнэ. Эсхий, га гэсэн 2 бүтээвэр
үйл үгийн хуулийн дүрмийг зөрчиж нөгөө хэлбэрт ортоог. Эдгээр 10 асуултын хариулт нь сурагчид та бүхний заавал мэдэх ёстой мэдлэг юм аа. Өнөөдрийн хичээлд оролцсон анхаарал хандуулсанд баярлалаа. За энэ хичээлийг өөрийн мэдлэг чадвараа сайжруулахын тулд дахин ажиллаж судлаарай. Та бүхнээс амжилт хүсье.